Толгой дээрээс ачаанууд бөмбөрөн хүмүүсийн толгой өвөр суудал хооронд унаж эхэллээ. Яг угаалгын машинд сэгсрэгдэж байгаа юм шиг мэдрэгдэж байв. Хажуу тийш эргэн хартал манай онгоцыг аянга цахилгаан мэт гэрэл бут нэргэж байгаа нь цанхаар харагдлаа. Би ээжийнхээ гарыг атган авч бид хоёр нэг ч үг хэлэлгүй нүдэн анцгаав. Орилж хашгиран уйлж би зорчигчдын дунд миний хийж чадах ганц зүйл бол ээжийнхээ айж твдсэн царайг харах л байлаа. Бид суурьхэн тодорхой байлаа. Онгоц эгц доош газар руу огцон унахад агаарт онгоцны хэсгүүд салан баруун далавч бүхлээрээ салж унав. Ээжийнхээ гарыг би хамаг чадлаараа атгаад ч хангалтгүй байлаа. Би суудалдаа бэхлэгдсэн хിവэрэ харин ээж маань суудлаасаа суугарч хүмүүсийн хашгиран онгоцны хөдөлгүүрийн чимээ замхран бидний сууж явсан игнээ тэр чихтэй онгоцноос гулсан унав. 3000 метрийн өндрөөс доош унаж байхдаа би борон туслууд болон брокколи шиг моднуудаас өөр юм харж чадахгүй байв. Тэгээд гинтэл бүх юм харанхуй болсон. Би өөрийгөө өгчихлээ гэж бодсон. Өгчихсэн байх ёстой. Гэтэл үхээгүй байлаа. Ойролцоогоор 24 цагийн турш миний ухаан санаа орж гарсны эцэст нүдээ аяархан нийтэл би хэнийг ч олж харсангүй, хэнийг ч сонссонгүй. Би тусламж хүсэн ээжигээ хайн орилж ширэнгэн ог тэр чихтэй нам гүн болтол ориллоо. Бие анзаартал гар, хөл, цээж минь аимшигтай өвдөж байлаа. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагаас 3.5 дахин өндрөөс унахта би гар хөлөндөө хүнд боловч өглөлийн бус шарах авч нэг нүд минь харж чадхааргүй болтол хавдаж игэмний ясаа хугалсан байлаа. Өнөөдрийн хүртэл би хэрхэн амьд үлдсэн минь хариултгүй үлдсэн юм. Бүхэл өдөржин ганцаараа байсны эцэст нилийн зайнаас хүмүүс шиг дүрс байхыг харлаа. Өрөөсөн гуталтай нэг нүдэрээ бүдэг бадаг харсаар урдаа ямар нэгэн зүйл юм уу могоо байгаа үгийг өнөөх гутлаараа тэмдчин дөхлөө. Ганцаараа биш юм байна гэдэгтээ санаа минь амрав. Гэвч ойртох тусам тэдний хөл дээшээ харсан байгааг суудалдаа бэхлэгдсэн хിവэр газрын хөрс рүү толгойн зоогдсон байхыг анзаараад бие минь хөдлөхгүй болж хөшөв. Тэдгээр амьгүй биеүүдийг ширтэн нэг эмэгтэй нь ээж минь байна гэж бодон ойртож хартал хөлийнх нь хумс будагтай байгааг анзаарав. Ээж маань хизээч хөлийн хумсаа боддгоо байсан болохоор би дотроо өгтлээ баярлсан. Гэвч ийм юмд баярлсандаа давхар өөрийгөө зэмлэв. Ингэж би анх удаа өгсөн хүмүүсийг харсан юм. Дараагийн 4 хоногийн турш шүнжин хэдэн зуун шавжинд хатгуулснаас болж нойр авч чадалгүй ядарч туйлдан гол даган мөлхсөн юм. Замдаа нэг ут чихэр олсон ч удалгүй тэрийгэ дуусгасан. Намайг энэ их ширэнгэн ойн дундаас харж чадахгүй мэдсээр байж даажигнаж байгаа юм шиг хоосон найдлага төрүүлэх эрлийн нисдэг тэрэгний дуу хаа нэгтгээс дуулдах нь үнэхээр хэцүү. Би маш ихээр ганцаардаж бас айж байлаа. Ингэж би сэтгэлээрээ тарчилж байхын оронд зүгээр өвчих минь дээр байж гэж бодогдно. Хурдхан шиг өхвөл үхэд аврагдвал аврагдаасаа гэж хүссэндээ гол даган мөлхсөөр л байсан. 10 хоногийн дараа гэхэд надтай хинч юу ч таарлцсангүй. Гол дээр уйж орхисон завшиг зүйл харагдах хүртэл бүр юу ч таараагүй юм. Би чинь хий юм хараад байна уу да? Үгүй, баригдаж байна. Тэр жинхэнэ зав байлаа. Ямар ч хүчтийнхээгүй болсон би босч зогсоод завны эзнийг хайв. Эзэн нь алга. Харин далдуу модны навчин дээвэртэй овоохор руу явсан жижиг жим тэнд байлаа. Идэх хоол байхгүй ч гэсэн ядчил толгой хорогдох газартай боллоо. Шүн болоход гарын шууруу минь ямар нэгэн зүйл авираад байх шиг мэдрэгдэв. Юу байгааг нь гадарлсан ч итгэж өгөхгүй өндийгөд хартал зүсэгдсэн гарын шуу дотор маань өтнүүд арцгнаж байлаа. Ялаа өт цацснаас болж идээлж гар минь өтнүүдийн хоол болж байсан юм. Харин дэргэд минь завны шатхуунтай сав харагдаж идээлсэн шарах минь бодогдлоо.
Нэг удаа аав маань нохооны идээлсэн шархыг керосиноор идгээж цэвэрлэж байсан санаанд орлоо. Амьд үлдэх эсгээч мэдэхгүй байж гаргүй болохоос айсандаа бензинээс шарх руугаа багахан хэмжээгээр асахтал тэр доороо өтнүүд шарх руу улам гүн шургацгааж эхлэв. Шатах мэт хүчтэй өвдөхт нь би цамцаа амандаа чангацуулаа. Өтнүүдийн зарим нь унаж, зарим нь шарх руу минь улам гүн шигдэцгэн. Би 30-аад өт гаргаж хаяад өөрөөрөө бахархмаар ч юм шиг санагдсан ч хідэн өт дотор нь байсаар байв. Тэгэж нэг юм жаахан ч гэсэн халдварыг ариутгасан юм. Маргааш өглөө нь хүмүүсийн дуу гарах чимээнээр би сэрлээ. Сэхүүсэн тэнгэрүүдийн дуу хоолой имшгэл надад санагдсан. Тэд намайг харангуйтаа чимээгүй болцгон эцэж сулдсан намайг шинжин харцгаалаа. Хэсэгхэн зур тэд намайг шар үстэй, цагаан арьстай, домогт гардаг усан дагин байна гэж бодцгоосон байх. Би испанаар өөрийгөө танилцуулж, онгоцны осол гол дахин хэрхэн энд ирсэн талаараа ярьж өгөв. Тэд тэр онгоцны сүрлийн тухай сонссон байсан бөгөөд намайг хооллож, шархыг минь боож өгсөн юм. Маргааш нь тэд намайг хот руу аваачиж, тэр даруй ойролцоох эмнэлэгт намайг сэтгэл түгшин хүлээж үлсэн аав дээр минь онгоцоор хүргэлээ. Бид хоёр нэг ч үг хэлэлгүй, бие биенээ чанга тэврэн авцгаасан юм. Эмч нар намайг өвдөгний үений шүрмэс тасарсан, хүзүүний яс гэмтсэн, шилбэний яс цуурсан, гар хөлөнд хэд хэдэн гүн шарх авсан. Онгоцноос чөлөө туналт хийсний улмаас хялгасан судас хагарч, нүд хавдсан гэж оншилсан юм. Нийт би 11 хоногийг Амазоны ширэнгэн ойд өнгөрүүлсэн бөгөөд Ланза 508 нислэгт явсан 91 хүнээс 17 настай би ганцаараа амьд гарсан билээ. Ээж маань онгоцны сүрлээс эхлээд амьд гарсан ч хүнд шархтаж хөдөлж чадахгүй байсны улмаас хэд хоногийн дараа ганцаархнаа өвдөж шаналн нас барсан байлаа. Ээжид минь ямар хэцүү байсныг төсөөлөгдөж сэтгэл өвдмөр. Ээжээс минь гадна 13 хүн онгоцны сүрлээс амьд гарсан ч бүгд тусламж авч чадаагүй нь үнэхээр харамсалтай. Перугийн гайхамшигт охин гэж нэрлэгдсэн Жулиан Копкан онгоцны ослоос азар болон аав ээжийнхээ зааж өгсөн зүйлсийн ачаар амьд үлдсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр цуцсшгүй тэмцсний хүчинд аврагдаж чадсан юм.